засгийн газар байгууллагад үндсэндээ 100 хоногийнхаа нүрийг одоо үзэж байна. 16, 17, 100 хоног болно. Энэ ажлын хүрээнд бүхий л одоо орон нутгийн төр захиргааны байгууллагууд нийслэл аймгийн хүрээнд энэ засгийн газрын 100 хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх, ялангуяа хийсэн ажлаа иргэддээ тайлагнах ийм өдрүүд өнөөдөр бас Дорнов аймагт зохион байгуулах гэж байна. Бид энэ 100 хоногийн хүрээнд бас нэлээдгүй олон ажил хийж амжуулсан байна. Тухайлбал бид аймгийн засаг даргын үйл ажиллагааны 2016-аас 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа 4 жилийн мөрөө хөтөлбөрийг юмсан боловсруулсан байж байгаа. Мөн одоо төсвийн тодтголыг бас хийж одоо төсвийг одоо тодтолсон байж байгаа. Энэ тодтолсон төсөөрөө бид бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг нэмж, ялангуяа энэ боловсролын салбарт дутагдаад байгаа зарим одоо хөрөнгө оруулалтыг бас нэмэгдэж, энэ боловсролын салбарт үүсэж байгаа өөрөө авлагыг бууруулах талаар бас тодорхой акц гаргасан гэж үзэж байгаа. Гурав дахь асуудал бол бид нар Дорнов аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг бас аймгийн иргэдийн төлөөлөлтийн хурлаар оруулж бас хэлэлцүүлсэн байгаа. Мөн одоо бид иргэдэд олгох газар өмчлийн асуудлыг бас 1338 иргэнд одоо олгох энэ газрын асуудлыг бас шийдсэн байж байгаа. Ингээд бүтээн байгуулалтын чиглэлээр ч гэсэн бид бас нэлээдгүй олон ажлыг хийсэн. Тухайлбал одоо ханг мандал зүүн баянгийн төмөр замын одоо ажлыг эхлүүлэх, замын маршрутыг тогтоох энэ ажлыг бас үндсэндээ эхлүүлсэн байж байгаа. Монголын засгийн газрын мөрөө хөтөлбөр дээр бас ханг мандал зүүн баянгийн төмөр замыг одоо ажлыг эхлүүлнэ гэдэг энэ заалт орсон. Энэ ажил маань бас ингээд эхэлсэн байж байгаа. Мөн одоо бид Монгол Ардын намын мөрөө хөтөлбөрт орсон урган наран одоо мянган айлын орон сууцны ажлыг эхлүүлсэн байж байгаа. Энэ ажил маань үндсэндээ 4 блок нь баригдаад үндсэндээ ажил бол нэлээд эрчтэй, урагштай явж байна. 10 сарын 1-ээс эхлүүлээд бас иргэд маань бас захиалгаа өгөөд ингээд явсан байж байгаа. За мөн одоо бид одоо цэвэршүүлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкнаар одоо 2017 онд эхлүүлэх энэ гэрээнд бас гар үсэг зурсан байж байгаа. Тэгээ үндсэндээ Дорнов аймгийн бол цэвэрлэх байгууламж 2017 онд бол Азийн хөгжлийн банкын одоо буцалтгуулсан дээр эхлэх юм байна гэж ойлгож байна. Мөн одоо замун үүдэд одоо шинэ одоо дулааны станц барьсантай холбогдуулаад Азийн хөгжлийн банкаар бас замун үүдийн одоо хур хогийг бас булшлах ийм одоо 140 сая төгрөгийн тендерийн асуудлыг бас шийдсэн байж байгаа. Мөн инженерийн замун үүдийн одоо инженерийн шугам шүлжээг бас холбох, ялангуяа энэ төрийн байгууллагуудыг шинээр одоо ашиглалтанд орсон дулааны станцтай холбох 500 сая төгрөгийн асуудлыг бас Азийн хөгжлийн банкны одоо буцалтгуулсан дээр шийдвэрлэхээр одоо үндсэндээ бас тохирсон. Мөн одоо манай Эрдэнэ сумын өвсний үндэс Эрдэнэ сумын цэцэрлэгийг одоо бас Японы өвсний үндэс буцалтгуулсан дээр бас засварлах их цэцвэрийн ажлыг бас эхлүүлсэн. Хатан булаг мандах сумын одоо гэрэл цахилгааны асуудлыг бас шийдсэн байж байгаа. Ялангуяа энэ асуудлыг бол Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын засгийн газар тавьсны хүчин дээр 12 сарда багтаагаад энэ одоо сумын иргэд маань одоо гэрэлтэй цахилгаантай болгохын нэг хүсэлийг бас тавьсан. Монголын алт компани гэсэн энэ асуудлыг одоо 12 сарын одоо 10 даар шийднэ гэдэг энэ одоо албан хүсэлтэд бид нарт бас ирүүлсэн байж байгаа. За мөн энэ төрийн албаагчдын сахлах хариуцлагыг дээшлүүлэх, ялангуяа иргэдэд үйлчлдэг энэ одоо тогтолцоог бий болохын тулд бас төрийн албаны байгууллагуудаа уулзаж, нэгдсэн уулзалт гэдэг бас зохион байгуулалт явж байна. Мөн одоо зарим одоо төсөл байгууллагуудын бүтцийг өөрчлөх, ялангуяа одоо юу гэдгийг оновчтой иргэд хүртээмжтэйгээр бас энэ бүтц оронтойг бас бид нар бас зохион байгуулахын ажлыг бас эхлүүлээд үндсэндээ дуусгах шатанд орж байна. Дорнов аймагт бас ялангуяа энэ өвчтөний бэлтгэл байдлыг харах, мал аж ахуйн өвчтөний бэлтгэл байдлыг хангах талаар одоо аймгийн секторын албан даалгаврыг гаргаж хэрэгжүүлсэн. Өнөөдрийн байдлаар одоо албан даалгаврын одоо хэрэгжилт 78.5%-тай хэрэгжиж явж байна. Сум болгон одоо үс төжөөдөө бэлдэж энэ өвлийнхэн бэлтгэл ажлыг бол тодорхойгоор хангаа явж байна гэсэн бодолтой байж байгаа. За Дорнов аймгийн хөвдөж тэгсэн энэ өвчтөний бэлтгэл байдалд бас нэлээд одоо бид бас анхаарал хандуулж байгаа. Ялангуяа энэ Алтан ширээ сумын өвсний фонд, Өсгөл сумын өвсний фонд, Саан шанд сумын одоо өвсний фондыг одоо бас түшиглэж бид нар бас үс төжөөдийн фондыг бас нэлээд бас нэмэгдүүлэх
ийм аяныг бас өрнүүлээд энэ өвсийг бас нэлээд бэлдэж байна. За мөн одоо хот суран газрын өвчтөний бэлтгэл байдлыг бас хангасан байж байгаа. Та бүхэн одоо бас мэдж байгаа бах. Манай Айраг, Өргөн, Зүүн Баян, Ихэд сумдын одоо өвчтөний бэлтгэл байдлыг бид хангасан. 10 сарын 1-ээс эхлүүлээд бүх одоо аймаг даяараа одоо халаалтаа нэгцэн халаалтаа авч эхэлсэн байж байгаа. Манай Чандмын ээлж одоо улсын үйлдвэрийн газар засгийн 10 сарын 1-нд бас энэ халаалтаа өгж үндсэндээ нүүрсийн нөөцөөс гэсэн одоо 30 хоногоор бэлдэж энэ үйл ажиллагаа бас эхлүүлээд ингээд явж байгаа. За энэ хугацаанд бас бид бас Ахмадаа баярлуулах, боловсролын салбарт ажиллаж байгаа багш нараа бас баярлуулах, соёлын ажилтнаас баярлуулах энэ үйл ажиллагааг бас бид бас өргөн дэлгэр бас тэмдэглэсэн байж байгаа. Дорногов аймгаас олимпийн одоо параолимпийн бас хүрэл медальт одоо Болормагийн одоо ууган хөө гэдэг тамирчин бас төрсэн байж байгаа. Энэ тамирчнаа бас Дорногов аймагтаа алдаршуулах, Дорногов аймгийн цөөр захиргааны байгууллага, хувийн эрхтийн байгууллагууд бас хүлээж авсан хүндэтгэл үзүүлэх энэ ажиллагааг бас бид бас амжилттай зохион явсан. Цаашдаа бид энэ ялангуяа энэ төмөр зам дагсан аж үйлдвэрийн одоо зохицуулалтыг бас нэмэгдүүлэх, энэ дээр бас тодорхой хэмжээний хот төлөлтийн асуудал бас яригдж байгаа. Аймаг дээр бас ерөнхийд нь бол гэр хорооллыг одоо дахин төлөлтөнд орж барилгажуулах, ялангуяа аймгийн төвийг бас одоо өнгө үзэмжийг сайжруулах, ногоон байгууламжийг сайжруулах, энэ одоо хуучин одоо баригцын орон сууцнуудаа бас бид бас өнгөжүүдийн сайжруулж дулаалах, хаалгуудын хянах гэдэг энэ өвчтөний бэлтгэл байдалд бас бэлтгэх энэ ажлаас үргэлжлүүлээд тхийн. Бид бас өөрийн хугацаанд бас аймынхаа бүх орон сууцнуудын одоо хаалгуудыг сольж гэрэл захиргааны асуудлыг бас шийдэх, энэ асуудлыг бас нэлээд ажиллагаа болгоод бас эхлүүлээ гэсэн юм бодолтой байж байгаа. Ер нь одоо бид Дорногов аймаг маань одоо аж үйлдвэрийн чиглэлээр хөгжих, хоёрдугаарт одоо ажил жуулчлалын чиглэлээр хөгжих, гуравдугаарт одоо мал аж ахуйн чиглэлээр хөгжих ийм одоо гурван зорилт төвшүүлж яаж байгаа. Бид одоо гадаадын одоо хөрс сэргэлдээ бүгдний хятад ард улсын нэлээдгүй одоо бас улс хотуудтай уулзсан байж байгаа. Тухайлбал одоо бүгдний хятад ард улсын элчин сайдтай уулзсан. За элчин сайд бол одоо Дорногов аймгийн одоо хүүхэд залуучуудыг хятад улсад одоо дахин одоо сургах, мэрэгшүүлэх, энэ төрд ажиллаж байгаа төрийн үйлчлэгийн салбарт ажиллаж байгаа ажилтныг бас дахин сургах, мэрэгшүүлэх асуудлаар дэмжлэг тусгай үзүүлэхээ илэрхийлсэн. 90 хотын дарга бол одоо бас Дорногов аймагт одоо хөрөнгө оруулах, ялангуяа ногоон байгууллага зам талбай асуудлыг бас шинжлэх асуудлаар бас тодорхой хэмжээний бас дэмжлэг тусгай үзүүлэх. За бугдтын дарга, Дархан Муумагны гүшүүний дарганууд бас Дорногов аймагт хамтын ажиллагаагаа эхлүүлж, найрамдал хамтын ажиллагаагаа бас эхлүүлэх гэсэн юм одоо санаа санаачлага өрнүүлсэн байж байгаа. Япон улсын Шизуока мужийн одоо бас амбан захирагч бас Дорногов аймагт ирж ажилласан. Мөн одоо Шизуока Дорногов аймгийн хамтын ажиллагааг цаашдаа бид бас 5 жилээр одоо сунгасан. За бид бас өөрийн хугацаанд бас Японы талд очиж бас энэ 5 жилээрийн гэрээг бас үзүүлэх энэ үйл ажиллагааг бас явуулна. Цаашдаа бид гарт хүрдэх, нүдэнд үзэгдэх иймэрхүү томоохон бүтээн байгуулалтыг бас дэмжиж ажиллана. Гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана. Ялангуяа энэ ажлын байр нэмэгдүүлсэн, ажилгүй орлогогүй иргэдийг ажлын байраа хангасан аж ахуйн нэгж байгуулалтыг дэмжих ийм одоо зорилтыг бас төвшүүлж ажиллана гэсэн бодолтой байж байгаа.